Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Хүүтэн салхи бидэнд жинхэнэ зуны дулаан цагийг мэдрүүлэх боломжийг өгөхгүй л байна. Гэхдээ ямар ч байсан зун цаг ирнэ. Бид хүлээж байна. Бидэнтэй хамт бидний тарж ургуулсан ургамлууд ч бас хүлээж байгаа. Саяхан бид бүх төрлийн тармил ургамлын суулгацыг суулгаж дууссан. Одоо 6 дугаар сард тэдгээрийг идэвхтэй арчилж ургуулах ёстой. Ойрын өдрүүдэд цэцэрлэгийн ажлаасаа бага зэрэг хүнд ирж, ногооны талбайдаа илүү анхаарал хандуулахыг зөвлөж байна. За ингээд ойрын өдрүүдэд ямар ажил хийх ёстой болохыг хамтдаа харцгаая. Юуны өмнө манай хүлэмжнийхээ хөрсийг анхаарцгаая. Бид голчлон 4 төрлийн ногооны ургамал тариалдаг. Айл бүрт өөрийн гэсэн хайртай ногоо уламжлал ёс гэж бий. Зарим нь улаан лойлтой хамт өргөс тэмэх тариалдаг бол зарим нь баклажан хамт тариалдаг. Харин би олон жилийн турш хамтад шинжүү болон улаан лойлыг хамт тариалж байгаа. Энэ нь бидэнд илүү тохиромжтой бөгөөд би зөвхөн сортоо сольж үе хөрсийг нь ялзмаг нэмэх замаар сэргээж өгдөг. За ингээд манай хүлэмжинд өнөөдөр хортон шавж бараг харагдахгүй байна. Гэхдээ дараа нь гарч ирж магадгүй гэдэг аюул дагуулсаар байгаа. Мөн өвчин бас байхгүй. Тиймээс бидний үндсэн ажил бол ургамлаа арчлах. Цаг тухайд нь уйж тогтоох, хөрсийг нь сэргжүүлэх, мэдээж услахад оршино. Гадаа ойролцоогоор 30 хэм байх үед хөлөмж дотор 50 хэм хурж халдаг. Мэдээж энэ нь ургамал тодорхой зочрол өгнө. Тиймээс F1 гэдэг тэмдэглэгээтэй гидрозенозын гибрид тариалдаг бөгөөд эдгээр нь ийм хил бэлзэлд илүү сайн дасан зогцдог бас дэсвэртэй. За улаан лойл ямар харагдаж байна да? Энд надад 2 сорт байна. Царская башня ямар харагдаж байгааг одоо хараахан хэлэхэд хэцүү байна. Харин энэ бол янтарная мёд сорт. Алтай ан хязгаарих. Эхний лойл нь дөнгөж үүссэн. Одоо удахгүй 2 дахь ээлжийн лойлууд гараад ирнэ. Би мөн бордож өгсөн байгаа. 2 дахь удаага бордох шаардлага одоогоор байхгүй байна. Цаг тухайд нь ууж өгөх ёстой. Таазнаас ууж тогтоох боломж байхгүй болохоор энд ийм давхар шон зоож гадас хатгаж өгсөн байгаа. Эдгээр сортууд нь тийм өндөр биш ургадаг. Тиймээс энэ шонгууд ачааллаа даах байгаа. За хідэн иш үлдээж лойлоо ургуулах тухайд бол магадгүй 7-8 иш байхад хангалттай. Тэгэхдээ лойлын хэмжээнээс хамаарах болно. Сортууд болон гибрид үрийн лойлын хэмжээ янз бүр байдаг. Одоо 2 өдөр тутамд услаж байх ёстой. Бас доод навчуудыг нь авах ёстой хэрэгтэй болно. Учир нь хатаж хөгширч байгаа навчнууд ургамалд нэг их хэрэг болохгүй. За ингээд авчихъя. Авахдаа услахаас өмнө оройн цагаар дастаж авч байгаарай. Дашрамт хэлэхэд би авсан бүх навчаа ялзмаг хийхдээ ашигладаг. Өмнө нь би нилээд шингэлээд 2 мөчрөл үлдээсэн байгаа. Мөн дотоод мөчрийг нь авч навчийг нь авах хэрэгтэй болно. Хэрвээ авахгүй бол нэг ийм том бот болж үүсээд ургачдаг юм аа. Тиймээс үндсэндээ дээд талд нь ишнүүдээ үлдээнэ. Давтан хэлэхэд 6-аас 7 эсвэл 8 мөчр үлдээх болно. Мөн маш чухал агшин бол уяаг нь цаг тухайд нь хийх явдал байдаг. Хэрвээ ингэж хугарвал мэдээж ургалтанд маш муу. Ургамлууд өгөхгүй ч гэсэн мөн сэргээд ургачихдаг л да. Гэхдээ зочрол авахаар ургамлын ургах хурд удаашрна. За ингээд улаан лойлын тухай ярих зүйл маань дуусч байна. Одоо бүгдээрээ чинжүүний талаар ярилцъя. Манай энэ хүлэмж нь маш сайн ургасан байна. Энд дандаа гибрид үрийн чинжүү ургаж байна. Жишээлбэл сиреновая туман чинжүү маш сайхан ургаад гараад иржээ. Өнгө нь ямар сайхан ягаан байгааг хараарай. Нэг зүйлийг анхаараарай. Ногоон ялааны эмн үхрийн нүднээс нисэж ирээд энд их үржих аюултай. Хүлэмж гэдэг бол тэдний үржих таатай нөхцөлийг бүрдүүлсэн газар. За чинжүү угаасаа ногоон ялааны идэх дуртай эдшин болдог юм аа. 2 дугаарт би бордож өгсөн байгаа. Мөн 2 хоног тутамд оройн цагаар услаж байгаа. Дараагийн анхаарах нэг зүйл нь чинжүү маш их эмзэг төрхөн иштэй ургамал. Тухайлбал мөчр бүрээс нь 2 салаа мөчр үүсээд 2-оос 3 чинжүү гарлаа гэж үзэхэд даахгүй хугарах, нугарах магадлалтай. Учир нь чинжүүний энэ сорт 200 г хүртэл жин дааж ургадаг. Мөчр нь хугарч ургацаа алдахгүй байх үүднээс ийм гадас хатгаж өгсөн байгаа.
Өндөр 1 метр орчим магадгүй түүнээс ч бага хэмжээтэй тулгуур гадас ашиглахад болно. Энэ хуванцар гадаснууд миний ургацыг хамгаалахад туслах болно гэдэгт би итгэлтэй байна. За дараагийн зүйл бол хажуугийн нахиануудыг нь авах явдал. Шинжүүж гэсэн хажуугийн нахиатай байдаг. Гэхдээ улаан лойлоос ялгаатай нь зөвхөн доороос нь ганц 2 нахиаг л авахд хангалттай. Хэрвээ ингэж авахгүй бол лаглаасан бут болж ургаад ургац авахд муугар нөлөөлдөг юм а. Мөн эрдэмтэд болоод ногоочд анхны ургасан чинжүүг авах шаардлагатай гэж үздэг. Учир нь эхлэж гарсан чинжүү дараагийн гарах чинжүүний ургалтыг удаашруулдаг гэж үздэг юм а. Тиймээс бид хайж аваад энэ эхний гарсан чинжүүнүүдийг авах хэрэгтэй. Янз бүрийн ургамлаас эхний гарсан чинжүүг нь аваарай. За ингэж авсан чинжүүгээ хоол хүнсэндээ ашиглаж болно. Сиреновый тумаан өөрийн өнгөө олсон байгааг та бүхэн харж байна. Одоохондоо бол бүрэн боловсроогүй байна. Ингээд авчхаар үнэхээр сайн урган олон чинжүү гардаг юм шүү. За ингээд төгсгөлд нь нэг зүйлийг сануулъя. Тун удахгүй бөхчм халуун цаг агаар эхлэх болно. Тиймээс хүлэмжийнхээ агааржуулалтанд анхаарах хэрэгтэй шүү. Өдөр бүр салхивчаа нээж байх хэрэгтэй. Нар тусах талыг нь сүйдэрлэх, халахвч хийж өгсөн ч болно. Тусгай зориултын торнууд зарагдаж байна лээ. Тийм хаалт хийгээд өгөөрэй гэж зөвлөх байна. Харин би гэртээ одоогоор ашиглаж үзээгүй л байна. Шөндөө голдуу 7-оос 10 хэмтэй хонж байгаа. Мэдээж энэ хангалттай дулаан биш гэсэн үг. Хүлэмжийн бүх тармил ургамал нь дулаан дуртай, хамгийн бэрэг нь баклажан. Тиймээс шөндөө хүлэмжийнхээ салхивчийг одоохондоо хааж байгаарай. Харин шөндөө 15 хэмийн дулаантай болох цагаас шөндөө хаахгүй байж болно. Тэр үед шөндөө хаахгүй байсан ч ургамалд зочрол өгөхгүй шүү дээ. Тиймээс эрхэм тариачид болон ногоочдоо хүлэмжийнхээ бичил цагуурыг хинж байгаарай. Хит халалтаас ургамлуудаа хамгаалахыг хичээгээрэй. Мөн цаг тухайд нь арчилж байхаа битгий мартаарай. За одоо өргөст хэмэх ургуулж байгаа парник буюу бичил мандалтаа анхаарцгаая. Өргөст хэмхийг ургуулахад их яривхтай. Уугуул нутаг нь тропикийн халуун бүсний нутаг болохоор чиглэг дулаан нөхцөлд сайн ургадаг. Яг саунд байгаа мэт орчинд сайн ургана гэсэн үг ээ. Гэвч манай нутгийн хүйтэн салхи тийм нөхцөлийг бүрдүүлэхэд саад болсоор байна. Тиймээс чиглэг дулаан орчин бүрдүүлэхээр даавун бус бүтээлгээр бүтээж байгаа. Гэлгаруутаар бүтээж болохгүй. Учир нь нарны гэрлийг гэлгаруут өөртөө шингээгээд цуглуулдаг учраас өргөст хэмхийг тань хатаах магадaltaй халуун болгон шүү. Тийм болохоор тусгай зориултын даавун бус бүтээлийг ашигладаг юм а. Өдөр чуг бүтээлгийг авахгүй байсан болно. Учир нь гадаа 25 хэмийн дулаантай байлаач сэрүүхэн салхитай үед бол өргөст хэмэх ургахгүй шүү дээ. Та бүхэндээ үзүүлэхийн тулд бүтээлгээ авчихсан байгаа. Өргөст хэмхийн ургалт 4 оноогоор үнэлж болохоор ургасан байна. Цаг агаарын докторгүй байдлаас хамаарч зарим навчин шаралсан байна. Аргачгүй юм да. Шөндөө жаахан сэрүүхэн хонж байна. Тиймээс шөндөө 15 хэм болж дулаан хондог болох хүртэл бүтээлэгтэй хонуулж байх хэрэгтэй. Бас бордож өгсөн байгаа. Одоо нэг зүйлийг харуулъя. Энд хуучин бүр зөвлөлтийн үеийн ни арашими, яшны 55 сортууд ургаж байна. Ургахдаа ганцаарчилж ургадаг. Харин хажууд нь ургаж байгаа энэ 3 гибрид өрийн өргөст хэмхнүүд буталж ургадаг юм а. Бутнаас нь эхний өргөст хэмх соёолсон байгааг харж байна. Ямар ч байсан би парник буюу бичил хүлэмжиндээ эдгээрийг ургуулж үзэхээр шийдсэн юм а. Оройдоо боошконд бүлээсгсэн усаар услаж байгаарай. Халуун өдөр жаахан ус цацаж өгч чиглэг орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Харин энд амтдгуй ургаж байна. Ургаж л байна. Өргөст хэмэгч тэр амтдгуйч тэр ийм нөхцөлд жаахан тааруухан ургадаг юм а. Зуны аагам халуун цаг ирэхээр нөхөөд сайхан ургах байх. Тэр хүртэл хүлээх л үлдлээ дээ. Өөр арга бидэнд даанч алга. Ургамалтай нь үүнээс илүү муу гарсан бол та бүхэн харж байгаад нэг бордоод үзээрэй. Ядаж байхад ногоон ялаа гарчихсан байгаа. Үхрийн нүдэнд ногоон ялаа үүрлжсэн байсан. Тэндээс эмэгчнэн нисэж ирээд суучхыг хэн бай гэхэвдэ. Тиймээс анхааралтай сайн хараад хэрвээ ногоон ялаа харагдах юм бол тухайн газарт нь хор цацаад өгөөрэй. Өргөст хэмэх өөрөө ургаж гарч ирээгүй болохоор химийн хор ашигласан ч болно шүү дээ. Шөндөө тусгай бүтээлгээр бүтээж хоноод цаг тухайд нь услах хэрэгтэйг
битгий мартаарай. Би үүнийг миний бичил хүлэмж буюу парник гэж нэрлэдэг. Бид уламжлал ёсороо тарвас тариалдаг. Би энэ 4 ширхэг тарвас тариалсан байгаа. 5 дугаар сард эсвэл 5 дугаар сарын сүүлээр тариалсан баг. За одоогоор өнгө зүс сургалт нь муугүй харагдаж байна. Энд үндсэн гибрид үрийн бонта тариалсан байгаа. Олон хүн энэ гибрид үрийг тариалдаг. Бүр үйлдвэрлэлийн зориултаа хэмжээгээр хүртэл тариалдаг юм шүү. Забун бас судлах зорилгоор 2 сортыг тариалсан байгаа. Тэдгээрийн талаар ярихад одоогоор арай эрт байна. Арчилгааны хувьд бол тун энгийн, хортон шавж өвчин байхгүй. За хараарай, аль хэдийнэ салбарлаад ургаад эхэлж гисэн байна. Эрчимтэй ургах хамгийн тохиромжтой нөхцөл нь 7 дугаар сар, 8 дугаар сарын 2 дугаар хагаст буюу өдөр богиноссон үед тохиодог юм а. Бид уламжлал ёсороо халуун зун болсон тохиолдолд 8 дугаар сарын 10-нд тарвсаа хурааж авдаг. Харин хүйтэн зун тохиовол ургац боловсроход сайн нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн жил ерөнхийдөө халуун байсан болохоор манай тарвас ч сайн ургасан шүү. Маш чухал нэг зүйлийн талаар ярья. Тэр бол бүтээлэг. Тарвас зөвхөн дээрээсээ төдийгүй доороосоо дулаан авч байх ёстой. Тийм болохоор би үхрийн баас доор нь нэмж өгсөн байгаа. Үүний ачаар илүү дулаан, сайхан орчинд ургах болно. Одоо гадаа хүйтэн байгаа. Өргөст хэмхийг ч илүү хүйтэнд мэдрэг болохоор даавн бус хучилгаар хучих хэрэгтэй болсон. Тиймээс 20-с 25 хэмийн дулаан үед 40-42 грамын нэгтрэлтэй даавн бус хучилгаар хучиж өгдөг. Шөндөө хэрвээ 5-аас 7 хэмийн дулаантай болж буурах юм бол 60 грамын нэгтрэлшилтэй бүтээлгээр нэмж давхарлан хучиж өгдөг юм а. За одоогоор бол ерөнхийдөө хэвийн ургаж байна. Цаашид юу болохыг нь харцгааж л бай. Манай бүс нутгийн тарвасны ургалц 8 дугаар сард халуун байх эсхээс маш их хамаардаг юм да. Жаркой, сухой погоды в августе. Буквально недавно мы с вами высадили. Саяхан бид хамтдаа улаан лойлоо тариалж дуусгасан. Би талбайдаа энэ жил 36 ургамал суулгасан. Түүнээс 5 даршилгааны сорт, өвөлдсөн нь төрөл бүрийн зориулттай сортуудаа. Сибирская чуда, Кунелийский сортууд энд ургаж байгаа. Мөн судлах зорилгоор хэд хэдэн сорт тариалсан. Та ямар нэгэн сортыг судлахаар шийдсэн бол заавал нэг ургамлаас 2 ширхгийг тариалаарай. Учир нь нэг ургамлаар ургац, амт гээд бусд олон зүйлийг нь тодорхойлоход хэцүү байдаг юм а. Манай суулгасан суулгацууд хөрсөндөө нэгэнд зогцоод сайхан ургаж байна. Эдгээр шинэ нахианууд зогтсон болохыг нь батлан гэрчлэн ургаж байна. Тэгвэл эдгээр мөчөр нахиаг хэд ургахаас нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа нахиа мөчөр нь доор гарч ирсэн бол зарим тариачид бараг 2 дахь иш болгож ургуулсан байх нь ч харагддаг. Түүний оронд энэ ишийг нь 2 болгох хэрэгтэй. Ингээд гараараа ийм 2 см-аас жижиг нахиануудыг нь болгоомжтой тастаад авчих. Ургамал жижиг нахиаг авах нэг ёсны мис ажилбарыг ажирахгүй давдаг юм шүү. Эхний цэцэглэж буй ишнээс салбарлсан нахиаг нь үлдээнэ. Энд харагдаж байна. Чухам энэ мөчөр 2 дахь иш болон ургах учиртай юм а. Хүлэмжийнх байна уу, гадаа талбайх байна уу ялгаагүй. 2 иштэй болох арга нь адилхан. За ингээд доод талын навчнууд хөгшөрж шаралсан байна. Тэд ургамалд одоо сөрөг нөлөө л үзүүлнэ. Тиймээс бүгдөө хайж аваад болгоомжтой тариад авчих хэрэгтэй. Бас нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Ишний доод хэсгийн жижиг мөчрүүдийг нь тайрах хэрэгтэй. За хараарай. Та энд 2 см-аас богино байвал тайрна. 5 мм орчим үлдээх ёстой гэдгийг мартаж болохгүй шүү. Ингэснээр шарах, эрт эдгэрч ургамал цааш хэвийн ургадаг юм а. Бордооны тухайд бол би аль хэдийнэ дагтааны сангасаар бордож өгсөн. Хэрвээ та бордоогүй бол заавал бордох хэрэгтэй шүү. Давтан хэлэхэд дагтааны болон дахианы сангас, бэа компост зэрэг бүх төрлийн эрдэст бордоо байдаг. Улаан лойлд зориулсан олон төрлийн бордоо байгаа. Та хүсснээ сонгоод ашиглаарай. За тэгээд бид мэдээж тулгуур гадсаа анхаарах хэрэгтэй болно. Учир нь ургамлууд унахгүй байх нь чухал шүү дээ.
Ургалтаас нь хамаарж уяах газраа тогтооно. Ойролцоогоор 20 см тутамд нэг удаа уяах ёстой байдаг юм а. Доод хэсгийн утсыг авах шаардлага гарахгүй. Зарим хүмүүс хэмнэх үүднээс доод хэсгийг нь задалж ургамлын дээд хэсэгт шилжүүлэн уйдаг. Ингэх юм бол ишин доороосоо нугарч магадгүй хугарч мушгирч магадгүй. Тиймээс утсаа битгий гамнаарай. За услага мэдээж хурд ундаснаас хамаарна. Манайд 7 дугаар сард хурд ундас ихэвчлэн багардгаа. Тиймээс 7 хоногт нэг удаа хангалттай сайн услах ёстой. Хэрвээ 30-аас дээш хэм хурж халах юм бол магадгүй 5 хоногт нэг удаа услах шаардлага гарна. Харин одоохондоо ургамал төдийлөн ус их хэрэг болохгүй. Учир нь ургамал томорч ургаагүй, лойл гарч ирээгүй байна. Мөн танаа талбайд манайх шиг хүчтэй бороо орсон бол заавал хөрсөө сэрэгжүүлэх хэрэгтэй болно. Учир нь улаан лойлын үндэс болон бусад ургамлуудын үндэсэнд хүчил төрөгч хэрэгтэй шүү дээ. Сэрэгжүүлэхгүй бол ургамлын өсөлт хөгжилтөнд сөргөнөлөө үзүүлнэ. Тиймээс сэрэгжүүлэгч аваад яг намайг дуурайгаад сэрэгжүүлчих нь үсттэй. За ерөнхийдөө одоохондоо бүх зүйл хэвэн гэж дүгнэж болохоор харагдаж байна. Будем считать, что пока все нормально. Ну вот так выглядит наша многолетняя лук. Харин манай олон наст сонгоны мандал иймэрхүү харагдаж байна. Олон хүн талбайдаа ногоон сонгон тариалдаг. Тэдгээр нь тариалангийн улирлын анхны битмэнээ авах, анхны буюу эхний ургац байдаг юм шүү. Манай бүс нутагт бүтээлэг нум ашиглаад 4-р сарын ихээр суулгаад бүлээн услаад өгөхөөр 4-р сарын 20 гэхэд ихний ургацаа авч болдог. Мэдээж цаг агарын байдлаас ч хамаарах нь ойлгомжтой л доо. Энд мөн гашуун Батун сонгоноос гадна олон наст хятад сармилсыг ургуулсан байгаа. 20 жилийн өмнө надад алдарт агрономч Дубровская Анна Геннадьевна бэлгэлсэн юм а. Тэр эмэгтэй бол улаан буудаагаар мэргэссэн эрдэмтэн эмэгтэй шүү. Нэг танил нь түүнд хятадаас авчирч өгсөн гэсэн. За тэр цагаас хойш би ургуулж байгаа бөгөөд мөн олон хүнд дамжуулан бэлгэлсэн шүү. Үржүүлэхэд их амархан байдаг юм. Ногоон сонгоны өнгө зүс нь сайхан байна. Энд харин салаалаад ургачихсан байна. Тайрч аваад хүнсэндээ хэрэглэхээс Дальше зелень пойдет. А вот многолетний китайский... олон нас царимсны хувьд бүх зүйл хэвийн ургаж байна. Тиймээс зулгааж аваад хүнсэндээ хэрэглэсэн ч болохоор харагдаж байна. Өндрийн хувьд чиримши сонгоныг санагдуулж байна. Энэ жил царимсаа чиримши сонгон шиг даршилж үзсэн. Мөн сүүдрөвчөндөө хатааж үзлээ. Ингээд даршилсан болон хатаасан царимстай болох аргатай болсон. Ургуулахад амархан бүр модны үндэсний тойрогт ургуулсан ч болдог юм а. Мөн үрээрээ өөрсдөө үржээд ургачихдаг. Үндсээр нь ухаж аваад хүссэн хүндээ бэлгэлчихнэ. Одоо ургасныг нь тайрч аваад давсалж хатаах болно. Хоос нь зайнд нь дахиад суулгачихна. Өвлийг маш сайн давдаг ургамал. Тиймээс ийм жижигхэн талбайд ердөө 1 м квадрат талбайд олон наст сонгон болоод ногоон сонгон тэрж байдгаа хятад сармис. Түүнээс гадна бусад олон төрлийн олон наст сонгоныг тариалах боломжтой. Манай бүс нутагт ийм мандал заавал байх ёстой юм шүү. Другие виды лука многолетнего выращивать. Но участка в нашем регионе иметь необходимо. За сонгоны сэдвийн төгсгөлд алдарт экспедишн сонгоны их ургамлыг хэрхэн ургаж байгааг харуулахыг хүсэж байна. Одоогоор 500 г жинтэй сонгоныг 10 литрийн багтаамжтай энэ хувинд суулгаж өгсөн байна. Надад бас нэг ургамал байгаа 12 литрийн багтаамжтай саманд ургуулж байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө 10 литр байхад л хангалттай байдаг юм. Их ургамлыг яагаад ургуулж байгаа вэ гэвэл өөрийн гэсэн үртэй болмоор байна. Өнөөдрийн байдлаар энд за хараарай 1, 2, 3, 4 цэцэг гарсан байна. 4-ийн 4 цэцэг гарчээ. Цэцэг их байх тусмаа сайн шүү дээ. За яагаад хувийн тариалсан тухайд бол учир нь экспедишн сортын сонгон нэлээд орой боловсрдог. Тиймээс гадаа тарьчих бол боловсрч амжихгүй. Тэгэхээр эхний үед хаврын эхэнд 4-р сарын сүүлээс 5-р сарын ихэнх хүртэл хөлөмжөнд ургуулна. Тэгээд хүүтрэхээр буюу 9-р сарын сүүл 10-р сарын эхэнд хөлөмжөндөө буцаагаад хийх хэрэгтэй. Ингэж байж л бүрэн боловсрч үрээ өгдөг юм а. Арчилгааны хувьд зэмлийн бодис цацаж сонгоны ялаанаас хамгаалж байгаа. Хувийн туслаад зэрэлгийг нь түүх хэрэгтэй. Тэгээд дунд нь гадс хатгаад өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол ургамал налаад унжих нь ургалтын хувьд тун сайн байна. Ямар тааж
8 дугаар сарын төгсгөл хүртэл эндээ хувиндаа ургуулж байх бодолтой байна. Тэгээд хүлэмжиндээ хийгээд үрээ авах хүртлээр ургуулах байх. Дашрамд хэлэхэд эдгээр үрийн ургах чадвар 2 жил хадгалагддаг юм байлээ. 3 дахь жилээс эрс буурдаг. Гэхдээ дэлгүүрээс авдаг брендийн өрөөдтэй харьцуулахад миний үр илүү том харагддаг юм шүү. При этом, по сравнению с фирменными семенами, которые мы покупаем в магазинах, семена даже крупнее. Ну, определенного ухода в июне требуют и наши овощные корнеплодные культуры. 6 дугаар сард мөн болцоо тургамлуудынхаа арчилгааг мартаж болохгүй. Ялангуяа энд луван, хүнсний манжинг онцолмоор байна. Лувангийн 3 төрлийн сортыг тариалсан. Магадгүй жаахан шүгүү харагдаж байгаа байх. Ингэж суулгаад 7 дугаар сарын дунд үеэс эхлээд хүнсэндээ хэрэглэж болдог болохоор шигүү суулгасан юм аа. Тэгээд үлдсэнийг нь уламжлал ёсороо 9 дугаар сард хурааж аваад хүнсэндээ ашиглах болно. Хүнсний манжинг би 5 дугаар сарын 25-нд буюу луунгаас даруй 3-7 хоногийн дараа суулгасан. Ургацын хувьд бол дажгүй, сайхан харагдаж байна. Нэг зүйл сануулж хэлэхэд хүнсний манжингийн олон навчит болон үндсэн навчит гэсэн 2 төрөл байдаг. Энэ бол үндсэн навчит хүрэн манжин болохоор сэрэгжүүлэн цөөлөх хэрэггүй байдаг юм аа. За харин энд 2, 3 салаа навч бүхий манжин ургасан байна. Энэ тохиолдолд арай сул дорой гэж үзсэн нэгийг нь тастаад авчих. Ингэж авахгүй бол булцуун буюу манжин өөрөө томорч ургадаггүй юм аа. Намар баахан навчил авна гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүс ингэж тастаж авсан навч ишээ өөр газар суулгах гэж байхыг би харсан. Харамсалтай нь луу манжин ингэж шилжүүлэн суулгахыг дэсдэггүй юм байна лээ. Тиймээс манжингийн үр авахдаа та бүхэн үндсэн нэг иштэйг нь сонгож авч байгаарай. Ургалтын тухай дахин хэлэхэд тунд ажиггүй байна. Азар хортон шавж манай бүс нутагт байдаггүй. Баруунд гэхэд луунгийн ялаа амар заяа үзүүлдэг юм байлаа. Харин манжингийн тухайд бол нилээд хожуу манжингийн ялаа гарч ирнэ. Тэр үед нь ариутгал хийх тухай би та бүхэнд үзүүлэх болно. Сая нилээд их устаа бороо орсон болохоор болцоо тургамлуудын хөрсийг заавал сэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм тармуураар сэрэгжүүлнэ. Мөн зэрлэг ургамлуудыг үндэстэй зулгааж авахаа битгий мартаарай. Үндсийг нь үлдээж болохгүй шүү. Услгааны тухайд бол өнгөрсөн 7 хоногт би луунга борооны туслын аргаар услаж өгсөн. Харин одоо ургамлаа гэмтээхгүй тулд игнээ хоорондоор нь шланг болон хувингаар услаж өгөөрэй. Манжингийн хувьд дөнгөж зухууж байгаа болохоор энгийн цэцэг услагчаар услаад өгөхөд болно дөө. Одоогоор бол болцоо тургамлуудын ургалт тунд ажгүй байна. Болцоо тургамлуудыг услахдаа их усаар услах бус харин багаар тогтмол услах хэрэгтэй байдаг юм а. Тиймээс 2 хоног тутамд оройн цагаар услах хэрэгтэй болно. Здесь пока еще методом дождевания. Ну, я не могу не показать, как выглядят на сегодня наши... Та бүхэндээ харуулахгүй өнгөрч чадахгүй дараагийн болцоо тургамал бол болцоод петрушка, сэлдэрэ нар юм а. Болцоод сэлдэрийн 2 сортыг тариалсан байгаа. Эдгээрийг 6 дугаар сарын ихээр өрсөлдүүлэн суулгасныг та бүхэн санаж байгаа баха. Суулгаж байхдаа та бүхэнд харуулсан шүү дээ. Тунд ажгүй ургаж байна. Арчилгааны тухайд бол хортон шавж алга, өвчлөлж алга. Харин шаралсан эсвэл газар тунсан навчнуудыг нь хаачаар тастаад авчих хэрэгтэй байна. Угаасаа ургамал дэм болохоосоо өнгөрсөн. Мөн мандлитай өнгө төсийг гутааж байгаа биз дээ. Ингэж тастаж хайчлах ажиллагаагаа оройн цагаар услахаас өмнө хийх ёстой байдаг юм шүү. Тэгэхээр ургамалд баг зочрол өгдөг. Мөн суулгахаас өмнө би бордож өгсөн. Та бүхэн арай суулгаж амжаагүй эсвэл бордоогүй байгаа бол заавал бордоорой. Бордохоор булцуун том ургадаг юм шүү. За ингээд тайраад авчихаар мандалтай өнгө засаад ирж байгаа биз дээ. Энд 22 ургамал ургаж байгаа. Ургалтанд нь миний сэтгэл тун хангалуун байна. За тэгээд ямар ургац авахаа харж л бая да. Пока меня радует. Дальше посмотрим. Не забываем ухаживать. 6 дугаар сард мөн чимэглэлийн ургамлуудынхаа арчилгааг мартаж болохгүй. Нийт 5 төрлийн чимэглэлийн ургамал байгаа. Эдгээрд
мод бутлаг ургамал, цэцэг тэгээд зүлэг ногоо ордог юм а. Айл болгон өөрийнхөө талбай чимэглэлийн ургамлаа тариалсан байгаа бизээ. За энэ бол жасмин цэцэг ингэж ургадаг. Олон жил тариалж байгаа цэцэгдээ. Нилээд ургуулахад ярвихтай, уржинан өвөлхөлдсөн, харин энэ өвөлд ажгүй өвөлдсөн шүү. Салхигүй газар ургуулахыг хичээгээр. Тун тансаг сайхан үнэртэй, тиймээс эмэгтэйчүүдийн дуртай жасмин гээд үнэртэй ус хүртэл байдаг шүү дээ. Яг цэцэгдэж байхад нь үнэр нь бараг бүх ногоон талбайгаар дарахдаг. Одоо бол дөнгөж цэцэглэж эхлэж байна да. Хоёр сул талтай. Нэг нь төрөнд хилсэн өвлийг тийм ч сайн давж чаддаггүй. Нөгөөх нь ногоон ялааг өөртөө их татзаахаар да. Ялаа ингээд барьчихдаг юм. Тийм болохоор биологийн гаралтай хороор ариутгал хийсэн байгаа. Үр дүнд нь ногоон ялаа үхэж байгаа арилсан гэж хэлж болно. Удахгүй жасмин маань сайхан цэцэглээд ам ороод ирнэ. Тэр үед л сайхан цэцгэс тансаг үнэрийг нь мэдрэх болно доо. Замечательным ароматом. И в завершении программы, уважаемые телезрители, я хочу... Нэвтрүүлгийнхаа төгсгөлд ногоон талбай болон цуслангийнхаа газрыг хэрхэн чимэглэх тухай ярьж өгөхөөр шийдлээ. Одоогоор манай бүх мандалд төрөл бүрийн ургамал ногоо ургаж байна. Тийм болохоор энэ талбайг хэрхэн чимэглэх тухай ярьж өгөхөөр шийдсэн юм. Хэд хэдэн төрлийн чимэглэх арга байдаг. Энэ бол талбайн баримл. Манад хэд байгаа. Та бүхэн ийм баримл аваад талбайгаа чимэглэх гэж байгаа бол нэг зүйлийг заавал анхаараарай. Бороо цас гимтэх гээд байдаг болохоор баримлаа ил тавихаасаа өмнө та лакаар будаад өгөх хэрэгтэй шүү. За одоо чимэглэлийн элдэв дүрс, цэцэг навч, элдэв төрлийн дүрснүүд энд байна. Хашаа хүртэл бий. Төрөл бүрийн хэлбэртэйгээс гадна янз бүрийн өнгөтэй. Би ийм хашааг анх удаа талбайдаа ашиглах гэж байна. Ингээд зоочхоор өнгө нэмээд ирж байгаа үсттэй. За тэгээд ийм төмөр хашлагч байна. Энэ гэхэд буудалдоо 5 ширхэгтэй юм байна лээ. Том хэмжээтэй болохоор аль болох арчилгаа бага шаардах ногоог тойруулан тавиарай. Улаан лойлоод тойруулаад хатгачих юм бол та очиж арчилгаа хийхэд хэцүү болно. Харин луун хүрэн манжинд бол яг тохирно. За тэгээд ийм талбайн гэрэл, өнгө бүрийн гэрэл байгаа. Бүгд нарны заагаар ажилдаг боловч харамсалтай нь идэлгээ даадаггүй, амархан эвдэрдэг. Тийм болохоор аль болохоор ойр ойрхон солихыг хичээдэг юм аа. Энэ удаа би ийм 3 төрлийн гэрэл авлаа. Нарны зайн, энэ гэрэл, талбайн бүх зам, ногооны хоорондын игнэ гэд олон газрыг чимэглэж гэрэлтүүлж чаднаа. Бас гар чийдэн шиг ч байдаг юм байна лээ. Харамсалтай нь манай энд хараахан худалдаанд гараагүй байна. Хамгийн игдүүтэй нь эднэр да. Бүх төрлийн ногооны дүрс байгаа бидтэй. Өргөс тэмэх, улаан лойл, луун, баклажан, сонгон тэгээд хулуу байна. Ийм өхөөрдөм хөөрхөн дүрсээр талбайгаа чимэглээрэ. Өндөр ургадгүй ногоонуудынхаа дунд хөссөн газартаа ингээд л зоогоод хатгаад өгч. Хүлэмжиндээ бол мэдээж хатгах хэрэггүй шүү дээ. Харин ногоон талбайдаа хатгаад сэтгэл санаагаа өргөөд өгөөрэй. Эцэст нь ногоон талбайн замын талаар ярьж өгье. Өмнө нь хүмүүс замыг огтоос ашигладаггүй байсан бол одоо янз бүрийн зам худалдаанд гарч олон түмний хэрэглээ болжээ. Энэ гэхэд модон зам байна. Би 3 жил хэрэглэж байгаа. Өөрсдөө будаад өнгийг нь сэргээгээд өгсөн. Замаар явхад гуталнд элс шороо ордоггүй юм да. Мөн ийм хуванцар замч худалдаанд гарсан байна. Усан санд ашигладаг та бүхэн мэдэх байх. Ингээд хооронд нь холбоод дараагаар нь хөл нүцгэн хүртэл явж болдог шин төрлийн зам бол энэ байна. Нэг багцсан 4 м талбай тавигдчих нь дашрамд сануулахад сая харуулсан эдгээр гоёлын зүйлсийг та бүхэн манай Улаанууд хотын Сиадля Домо сүлжээ эдлгүүрээс худалдан авах боломжтой. Магадгүй танд таалагдахгүй байгаа бол авахгүй байж болно. Гэхдээ танаа талбайг чимэж сэтгэлийг чинь өргөж байх зүйлс хэрэгтэй шүү дээ. Талбайд байх ёстой зүйл гэж би хувьдаа бодож байна. Одоо талбайгаа чимэх хамгийн тохиромжтой үйл шүү дээ. Бид бүх ногоогоо тарьчихсан, суулгачихсан. Мэдээж та шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө гараар хийсэн ч болно шүү дээ. Эсвэл мандлуудаа будсан ч болно. Талбайгаа чимэж байгаа бас нэгэн хэлбэр шүү дээ. За энэ хүрээ та бүхэнтэйгээ дараа 7 хоногт уулзах хүртлээр баяртай гэж хэлэх цаг маань боллоо. Сайхан чимгэлсэн талбайд та бүхэнтэйгээ иргэн уулзахдаа таатай байх болно. Бүгдэд нь баяртай гэж хэлье. Сайн сайхныг хүсье.